уучлаарай байхгүй шүү. Та чи яаж тийм бэ? Яа на уучлаарай миний дөө. Надтай хамт орох хоёр хүн ирдгүү тэгээ жоохон удчихлаа. Сайн байна уу? Муу ээ. Бахан чамаг уурдуудыг гэж бодоогүй шүү миний дөө. Юу вэ да? Юм байвал авах таа. Чи намайг нэг л буруу ойлгоод байна. Хай. Чигээр гаргаад байна уу? Үгүй биш ээ чи намайг буруу ойлгоод штэ миний дөө. Заавал юу гэх вэ? Санийтай юу вэ да? Амьдрал тушууд өрөх гэдэг нүгөө. Үгүй миний дөө чи буруу ойлгоод байна. Амархан сайн байна уу? Амгалантай байдлыг өвдөх гэдэг нүгөө. Үгүй чи ямар ядаргаатай юм бэ ч одоо. Үгүй та өөрөө таахаа. Үгүй надтай хамт орох хоёр хүн ирдгүү юм миний дөө. За. Өрсөлдөрсний чи хувьд бол ширүү бай. За. Сайн нэг эмээ хоёр хүүтэйгээ орлоо. Манай нэвтрүүлгийн түүх даантайгаа эхний 6 асуулт ганц ч ялцсангүй. Хүүх танах ч 8 асуулттай үстэй. Тий одоо ерөөс 2 асуулттай амжилттай ярил 50 сая төгрөгөө бүгдээр нь байж. Тэгээ сая студийн жоохон хурц гэрлэн эмээгээ дарах жоохон өсөд түр завсарчаад байж байна. За тэгвэл хэд завсраар бид гурав бошоо гарах за юм байна. Одоо ийм учиртай юм аа. Надтай хамт орох гэж байгаа нэг хүүхэн залуу хоёр байгаа байхгүй юу? Тэр хоёр надаас 25 сая төгрөг зээлж авчаад тэгээ би өрөө авъя гэхээр бид хоёрт мөнгө байхгүй бид хоёрт агуу их мэддэг байх гэж солиорох юм. Одоо тэгээ танаа нэвтрүүлэлт ороод тэр агуу их мэдгийг шалгаад ахын 50 сая төгрөг олж авъя заа юу. За. Хөө та хоёр ч одоо хаашаа очт юм байна хаашаа ороод ирж би. Чи одоо ямар нэг хэмнэлт гардаг ковбой байгаа юм чи. Танаа шаваад ирдэг. Уухад ахнаа хөөшөө тогс. Тэжүүрийн нэвтрүүлгэнд орох чи ямар цачуу хөстэй юм. Харин би буруу ойлгоод ингэж туцлаад иржээ. Гоо за юу гэж ойлгохоор юм болсон юм. Нөгөө мөнгө олох хялбараар боллоо гэхээр За би яаж ядсан таныг гарах дээр тулаагүй шүү заа юу. Та бид нэг түр орчихгүй бид нэг оюуны дасалт хийгээд ирэхээ. За андаач анд чамаас асуулт миний хариулсан заа юу. за тэгээ за Андаа ардын ёбоор хичнээн араас бүтдэггүй андаа. мэдгүй андаа. Биш чаа. Андаа хүнүмний хаалны торг шүү дээ. Тэр хичнээн нүхтэй байдаг бай андаа. Мэдгүй андаа. Оо чи. За одоо анхнаас ах. За Coca-Cola компани логог анхны зохион бүтээсэн бэ андаа. Мэдгүй андаа. Өө чи. За тэгвэл гимлэн руу ахад өвшнөөс дэш нэг хэдэн метр өндөрт өргөгдсөн байдаг бай андаа. Яаж мэдээ бэ андаа? Арич. Хэдий. Мэдгүй андаа. Оо чааваса. Таас чамдуу болтоо хоёр. Хоёр манай хатам үеч нэрийг гэдгийг хэлээд. Мэдх юм андаа. Мэдгүй штэ андаа. Би Монголд байгаа манай хатам үеч нэрийг мэдгүй ш. Кого-когогийн мэдээ би хэд хосыг таа яаж мэдгээ. Чирмаа гэдгийг хийш одоо. За бидний бол нэвтрүүлгээ хийлээ. За. Бидний үзэгчтэй боловсрол суул телевиз 50 сая он шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар бид бэлэн болоод байна. Ингээд студид 50 сая төгрөгийг бид нэр өндөр хамгаалтанд оруулж ирье. Ой, мөнгө яах вэ? Энэ ингээд ихний асуултны сонголтыг хамтдаа эцгээе. Онцлог улс төр ажил жавхаа. Анд нь улс төрт бол дадин штэ. За ойсог дэлгэцлүүд анхаар дандуулно. Нэгдүгээр дэлгэц цэн тогроо, хоёрдугаар дэлгэц загас, гуравдугаар дэлгэц нохой, дөрөвдүгээр за ингээд дахиад. За ингээд зөв хэдийг сонгоцгоё. Цаг явж хэрэгтэй. Чи асуултаа тавих юм уу? Үгүй яана тийм. Шинээр орсон гэж байна. Гэхдээ би чамайг нэг харсан байх юм. Тэг урд нь өөр телевизэд ажиллаж байсан. Нөгөө 7 телевизэд цусраас X гэдэг нэвтрүүлэг хийсэн. Кристи. Та намайг үзчихсэн үү? Тэр үе таашаа гэтэл дурдагч нэг юм бол дараагийн үе рүү надтай хамт орно гэж хэлсэн. Энэ сайгүй секси заташтай. Баярлалаа ингээд асуултыг автаа сонирхъя. Хом дуутай хомфод ирээдигээ тэр юу вэ? Юу вэ та? Мэдгүй андаа. Чааваса. За бод хонходуутай хонхоо дээрээ тэгээд гэр чи энэ загас юм биш үү? Загас уухгүй шүү дээ. Гоо асуултаа бодлоо. Хонхоо дээрээ тэгээд гэж. Хонхоо дээрээсээ тэгээд үдээд гарч ирж байгаа загас юм шүү. Тэгээд тэр загасны уурганы хон гэж урж байгаа юм шүү. Аа? Эй, миний бодлоор энэ дахиа юм шүү. Дахиа чи бас нэг өглөөдөө үгүй юм байна. За би лав амьдралдаа гэдэг дахиад сонсоогүй юм шүү. Нохоо. За ястэ гинт санаа нохоо. Хүүхч нохоо байж ах юм. Нохоо. Чи нохоо байсан бол асуулт нь хав дуутай хацхтаа өрдөгнөө ч гэдэг юм уу чи. Ийм асуулт байгаа штэ чи. За энэ загтаа тавиад шүү. Гэхдээ би нохоо шиг санаадах юм. Нохоо тий? Өдөр би нохоо байхгүй
юм да. Би санаад нохоо тийм ээ. Хичээч. Нохоо дээр ганцхан сая төгрөг тавьчихдаг хөө. Тэгээд тэг. За ингээд зөв хариулт бол. Хичээд авчихлээ. Гэхдээ тэгтээ зарим нохоонууд бас хон гэдэг гişтэй бас. Тэрэнд байсан байх та. Гэхдээ ихтэй бас яг чанга сая төгрөг авч ирчих чадлаа. Бас хоосонго. Ингээд дараагийн асуултны сонголтыг хамтдаа эзэхэй. Математик өшөө. Ажи зоггүй та. Хөшөө дурсгал. За өшөө дэлгэснүүд анхаар дамжуулно. Нэгдүгээр дэлгэсэн нохоо. Басуу. Энэ одоо ямар салтгүй нохоо вэ? Хоёрдугаар дэлгэсэн морь, гуравдугаар дэлгэсэн муу, дөрөвдүгээр дэлгэсэн хачиг. Юу вэ? Хачиг. За ингээд асуултыг хамтдаа сонирхъя. Японы нэгэн вагцаар дээр нэгэн амьтныг хөшөө байдаг. Нас болсон эзнийг өөрөө тэндээ хүлээсээр байгаад өөрөө насан ууд болсон. Та бүхэн бас киногийн санаж байгаа бах. Хачико нэртэй нэгэн нох. Энэ магадгүй цагтаа нох гэж байгаа бидний гиндэж нохоо дээр тавьж байгаа байхгүй яа? Бороо юм дээр тавьж байгаа нохоо дээр тавьж шүү. Тэр ямар амьт юм бэ? Нохоо биш. Морь биш аа. Харин тэр цаавч байгаа хачиг юм биш үү? Яхара. Та хоёр нэрийг бодолтой. Хачико гэдэг нэртэй гэж шүү. Хачико нэртэй хачиг байсан юм шүү. Би хоёулаа бодохгүй байна. Тэгээ хачигаа бидснийгээ вагцаа дээр хүлээхгүй. Хачиг яхаар энийг багтаах хэрэгтэй болохгүй. Хөргө сургуультай хачиг байсан чи бид яаж вэ? Тэгээд нөгөө хөшөө нэрээр нэг арай жижигхэн. Та тэр хамаагүй над цагчд ууслаа хачигэн дээр тавь. Хачиг биш тий. Магадгүй. Магадгүй за тавьчихнаа нэг. Би тэгээд өшөөрөөс дуусах. Нохоо байж хартай нэвтрүүлэг өндөрсөн. Та хоёрыг нөгөө агуу их мэдлэг чи хааваа. Яв. Тэр Монгол телевизийн 1 минут 1 сая нэвтрүүлгэнд орно. Тэндээс би та хоёроос яаж 1 сая төгрөг олж авах. Монгол бацаад байшууч. Эргэмэн төлөгчтэй манай нэвтрүүлгийн түүхэнд ахгуудаа эхний 6 ганц чадаагүй нэгэн гэр бүл оролцож байгаа үлээ. Ингээд тэрхүү гэр бүлийг иргэн студидтэй өр зарж байна. Асуултын даваатараа зогссон нэг арчсан бүр ээж юм зогссон мохоо болсон байж. Та сая хатаа харсныг агаар амьсгалаад бүгэн цаавгаад За. Яа батар байна ч та. Ямар айхтэр качилкаараа юм качил болдог байна. Энэ гэрчил надад айгүй юм юм. Яас компани явж байгаа гэдэг. Одоо хоёрын асуулт үлдсэн. Дуус бодоогүй юм бэ? Болж байна. 50 сая араас явж танд унахгүй дээ. Яа. ээж маань өнөөдөр их баяр хөөртэй байгаа. Дүүртээр ойртой ээжийг ингэж их баярлж байхыг хараагүй. Бид хоёр ч гэсэн их сайхан байна. Баярлгүй яах вэ? Миний муу ч ухаантай юм да. 6 асуулт ганцаараа хариулта. Гочи нахасаа юм сураач. Хааша юм бэ? Ээж дүү та хоёулаа л надад тус болж байгаа. Юуныхан тус болтыг анхнаасаа 3 хүн орно гэсэн энийг хариултгүй мэдсэн бол муу банкраа дагуулаад ирдэг. Ээж ялангуяа та надад их нэмэр болж байгаа. Ямар юмныхан нэмэр. Та ингээд асуултуудын хариулт энэ дэлгэцэн дээр гараад ирэхээр та энэ юм шиг байна. Энэ бас их бодороо гэж хэлэхээр чи би харж байгаа л энэ таны хэлбэрийг таны заасны чинь эсрэг тавихаар зөвлөдөд байгаа шүү дээ. Ээжигээ доош нь хийгээд юм. За тэгэхээр нэг зүйлийг тодруулъя. Хэрвээ 50 сая төгрөг ингээд дээр нь хожиж юу хий гэж бодож байна? Тийм би бас энэ 50 сая төгрөгийг бас бүгдээр нь хожиж авах сонирхдаг байгаа. Тийм учраас өмнөх 6 асуултанд дээр тараа байрлуулж хуваахгүйгээр яг одоо онцгой хариултыг олж тавихыг хичээж байгаа. Ээж хүн хэрвээ 50 сая төгрөг хожвол бүднийг бодол байгаа шүү. Бас надад бас бодож байна. Нэг гэр авъя гэж бодож байна. Энэ бас нэг бантик авах бодол тавай. Мо нараа их бас нөхрөөсөө санаад ирсэн шүү дээ. Яахтай гэж одоо гашаа байшаа авахгүй бас болохгүй. Амьдрал их юм байна. Өмнө одоо их 50 сая хүрэх юм уу одоо манайхад одоо. Ээж харин бид нэр 50 саяыг хожиж чадах нь уу юу? Бас тийм. За бид бол нэвтрүүлгээ өргөжлөө. Тэг. 50 сая онолт үргэлжиж байна. Ингээд 7 дугаар асуултын сонголтыг хамтдаа эзэхэй. Спорт газар зүй. Та спорт тав.
аймгийн асан сумын ачигээд ээж нь сумынхаа идэг гаргахгүй миний хөө. Ээж энэ чинь аймаг сумаар тогтохгүй шүү дээ. Тэр дэлхийн олимпийн аврагууд гэдэг одоо өчнөө юм яриг. Хамгийн олон алтан медаль авсан улс хэдэн онд айлаа авсан. Тэгвэл эсэргийн аваа. Эсэргээр нь газар зүй дэлгэцнүүд анхаарал хандуулно. Нэгдүгээр дэлгэц төгсгөл, хоёрдугаар дэлгэц төв аймаг, гуравдугаар дэлгэц зар хангаар, дөрөвдүгээр дэлгэц увс. Ингээд асуултыг хамтдаа сонирхъя. Монголчууд эртний үеэс газар орлоо маш сайхан нэрсийг өгдөг байсан. Өвгөн хат нэртэй хат аль аймгийн нутагт эзлэлд оршдог бай. Өвгөн хат гэв үү? Яа нэ өвгөн хат гэж ижийн нь сонсоогүй. Өвгөнтэй гэж сонссоо. Одоо яах вэ юм одоо? ээж батарганы та анхаарах төвлөрөө мэлхий хав ээж хав сэнж хав уг хав сонсч ирсэн юм уу тийм миний хаана яах вэ ээж бид нар хэдэн жилийн өмнө Монгол орны үйлчлэл газруудаар явсан шүү дээ тэгэхээр нэг газар очих бүр яг хэлжсэн юм аа ингээд охиныгоо гараад хөлөө гэж харуулсаар аваад хат онцоод онгицсан яг эндээс холоос харах юм бол ингээд уг хатны хэлбэртэйгээд хөвцгөл байсан миний хоо хөвцгөл дээр та миний хоо за хөвцгөл дээр та миний хоо батарганы уудаа гэдэг хагас хайрны ихтэй ч за ээжийнхээ эсрэг арангаа дээр тавьчих. Чи яаж байгаа ч хөвцгөл дээр тавьчих миний хоо. Хөвцгөл дээр тавьчихтай хүмүүс үлдвэл тэгэл 50 сая бүгдээрээ үлдэн шүү дээ. Унууд бүгдээрээ парк гээл уу. За би араас нь өсрээд орно шүү яа. Аваа орно шүү. За ингээд зөв хариулт бол арангаа зүг хайрны За ээж одоо хамгийн сүүлийн асуулт анхаарал төвлөрөөд мөнгөний байрны тавьчихсан. Одоо яах вэ? за ингээд хамгийн эцсийн асуултны сонголтыг хамтдаа эзгэе. Кино ороход одон ор. Кино одоо орно. Додон бурхан алтан гац өөр тэнд юу байдгийг? юу ээж тоод оншоо одоо ертөнц байгаа шүү дээ. Тэгээ ч одоо орны шинж тухай баг хамгийн эртний шинж тухай. Хамгийн анх ямар нэртэй одоо хин гэдэг хүн нээсэн бэ? Хамгийн би сонгох миний хөө. Кино орлог дэлгэцнүүд анхаарал хандуулно. Нэгдүгээр дэлгэц Julia Roberts, хоёрдугаар дэлгэц Jean-Claude Van Damme, гуравдугаар дэлгэц Angelina Jolie, дөрөвдүгээр дэлгэц Arnold Schwarzenegger. За ингээд асуултыг хамтдаа сонирхъя. Болливуудын хамгийн олон хүүхэд өргөж авсан их хэм бэ? За хүүхэд өргөж авсан гэсэн. Энэ Schwarzenegger гэдэг чинь чиний нэг орны чинь толгойн хажууд үлдэх сэтгүүлийн зураг мөн үү? Да энэ өргөж авсан энэ хүүхэд их том юм байдаг шүү. Манай ээж манаас ингэж бодож байгаа шиг байна. Монгол улсын ерөнхийлөгч бас олон хүн хүүхдүүдийг асран халамжлж байгаа. Тэгэхээр Америк нэгдсэн улсын нэг мужийг толгойж ирсэн Арнольд Шварценеггер бас өөрийнхөө их мэдлэгийн хүрээнд олон хүн хүүхдүүдийг асран халамжлж ирсэн байх магадaltaй гэж үзэж байна. Тийм үү? Тэгэхээр ээж энэ асуулт болохоор их олон хүүхд үрчилж авсан их. Тэгэхээр та энэ дэлгэсэн зэрэг хариултыг анхаар. За энэ Julia Roberts гэдэг энэ хөөрхөн хүүхэн гэдэг киноны биеийн үнэлэгчийн дүр тоглож байсан. За энэ биеийн үнэлтийг бол юу ч хүүхдүүд гэж авдаг. Өөрийгөө яаж хичээж байна. Дүрн юм уу? Яа батарганы. Энэ жүжигчин бас манай Монгол улсад иржсэн. Магадгүй айгуулд нэг юу хүүхд өршлүүлэх талаар хууль мөн судалж байсан гэж болно шүү. Миний дөө чам ямар нэг хууль төр байна уу? Энэ манай сумын бурмагч юм болов уу? Сумын хэмжээнд үс дэлхийн хэмжээнд яриад байна. Чи яа инвестицээ цагаатаа байтай. Ямар нэг Одоо Schwarzenegger дээр тань их намч гэсэн юм уу? Их нар чав гэсэн юм уу? Бид нар яаж мэддэг? Schwarzenegger дээр тань толгой ирүүлж байгаа маа зориуд. За. Би бас ингэж бодож байна. Үүнээс өмнөх 7 асуултыг би дандаа ээжийнхээ эсрэг тавьж хариулж байсан. Тэгэхээр энэ удаа бас ээж энэ хүмүүс бас дорноод одоо бодож бэлтгэж байгаа шүү. Тэгээ ямар нэгэн болсон байна. Тэр их л авсан гэж. Тэгэхээр би бас бодож байна. Ээжийнхээ үгэнд бас нэг орё. Магадгүй энэ жүжигчний бас ээж нь юм уу их нь авсан гэж байна. Тэгэхээр бас ингээд энэ 50 сая төгрөгийг ээжийнхээ үгэнд ороод Schwarzenegger дээр тавь. Яг гэдэг юм болов. Өөрсдийнхөө юу хөтгөө. Яшиг зүгээр одоо тэгээд унаад тэгээд аваа тарих зүгээр. За ингээд хамгийн сүүлийн асуултны зөв хариулт бол зөв хариулт. За бачаа. Ерөөсөө бачаа. Бас гэдэг юм. Юу гэж байгаа шүү. Ерөөсөө таны эсрэг тавь. Яаж байгаа юм бэ миний хөө? За энэ дээр тавьчихъя. Гүч миний хөө. Гүч Schwarzenegger дээр тавьчихъя. Schwarzenegger дээр тавьчихъя. Нэряс. Би чам хизээд байна. Ой my god. Гүч баша бай.
цаг дуусна. Ингээд зөв хоёрт бол анчиний начооны зүг бай. ээж. Яах нь вэ ээж? Бас мохоо юм үзэг барах чинь. Юм үзэх юм шиг. Окей. Бас тийм. Ястуртай тэгэлгүй яах вэ? Зөвлөг толгой бас нэг мөр. Окей төлөхгүй яах юм уу хөөе. Ээж нь бас бидэнд үргэлж ингэ зөвлөдөг байсан. Монгол хүн сайлаа бэлтгэхээр саваа бэлтээ гэж. Махлуу ээж маань өнөөдрийн 50 сая төгрөгийн хүүхдийн уутаа бэлдэж ирсэн учраас бид түрүүллээ гэж бэлдчихээ. Бошот цахаада бошот. Наран тулаар буй наран тул шатсан гэсэн үг үү? Үгүй. Ачаагаа. Би айлын том хөхөд ээж маань намайг өргөж авсан юм байна лээ. Би өргөмөл хөхөд. Намайг хармад хүн болгож төрүүлсэн ээжтэйгээ нэг удаа ч гэсэн би уулзж байгаагүй. Намайг төрүүлсэн ээжтэйгээ уулзах юмсан гэж би дандаа хүсдэг. Яагаад ч тэр ээж маань их сайхан дуу хоолойтой хүн байгаа гэж надад санагдав. Тэр ээжтэй гаруй цавч өгөөл баяр тэр сайхан дуу хоолойг сонсоо. Ээж та ядарч хүн тань яаж тусах вэ? Та юу хийж яагаад үргэлж ярих юмсан гэж би боддог. Ээж та хэрвээ цэнхэр дэлгэцийг үзэж цугаа хүн тантайгаа уулзахыг маш их хүсэж байгаа шүү. Ээж хэрвээ та надад ирж уулзаасаа гэж хүсэж энэ 50 сая төгрөгийг би намайг төрүүлсэн ээжтэй зориулж байгаа юм шиг. Энэ 50 сая төгрөгийг би банкнд нэг жилийн хугацаатай хадгалуулъя. Хэрвээ жилийн дотор намайг төрүүлсэн ээж маань ирж уулзаад энэ мөнгийг өгөр. Хэрвээ жилийн дотор ээж маань ирж чадчихгүй бол энэ мөнгийг улсын асрамжийн газар үр хүүхэд ах トゥ хамаатан саднаа ирэнтэйгээд харуултан суугаа олон настан бүр Монгол ээж нарт зориулж байгаа юм шүү. Одоо харин намайг өсгөж хүмүүжүүлсэн ээжтэй хандаж өгөөлэй. Ээж та хамтдаа ч ихэр атга гарал олох болгондоо аль зүйлний надад өгч хатуугийн дүүд маань өгдөг байсан. Дүүдээр гэрийнхээ хон тойрж очиад за сая ээж маань чигээр тааруулдаг лөө. Ахын зөөлөн харуул чамд хатуу харуулдаг лөө. Энэ чинь Монгол ээжийн үрээ гэсэн сэтгэл шүү дээ. Ахын чамд зөөлөн харуулахын талын үг. Үүнд чиний хатуу харуулахын талын би бас авъя гэж дүүдээр би энэ тэнцүү хооч авч иддэг бас. Ээж та намайг хэнийг бүгдийг дор оруулахгүй юмсэндээ намайг татаад ихтэй сургууль явуулсан. Ээж хүн таныхаа энэ их ачлал энергийн хариу 50 сая төгрөг байлгаа 50 тэрбум төгрөг өгөөч би таны ачийг хариулж чадахгүй. Ээж хүн таныхаа ачийг мөнгөөр хэмжихгүй. Та үр хүүхдүүд бидэнтэйгээр үргэлж хамт байгаарай. Хүн таньдаа хайртай шүү. Ургамтуудын сайн битэр. Хамт сайн бүхнээ зориулсан Монгол ээж нартай хүүхдүүд бид нар чинь хайртай шүү.